Сайн байцгаана эрхэм мөндөд үзэгчтэй. Үндэсний өв соёлыг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс та бүхэндээ Аракап богино зай морин тойруулгын оролдооны та бүхэндээ цовруулаар хүргэж байгаа байлаа. За энэ удаагийн дугаарт маань Аранхан аймгийн 2 уяач маань оролцсон байгаа. За энэ 2 уяачин маань хувьд бол Аракап 2025 фестивал дээр Аракап богино зай морин тойруулгын уралдаан дээр хурдан хурц сүлэгмөртөө сайн хүрэлцэн гэрч маш олон айраг дөрвөг авсан юм 2 уяач маань байгаа байлаа. За Аракап богино зай морин тойруулгын уралдаан маань бид бүхний уламжлалт морин спорт морин уралдаанаас бас маш олон төрлөөр онцлогтой юм уралдаан болсон. За онцлогийн хувьд бол одоо богино зайд мордын Монгол мордын бас тэсвэрийг за мөн гарааны хурдыг одоо маш өндөр түвшинд байлгах шаардлагатай гэдгийг бас харуулсан. За мөн уяач нар маань өөр түвшинд морио уйж за богино зайн морин тойруулгын уралдааны уяа соёлого бас хэрхэн уйж ямар уяатай уралдвал бас амжилт гаргадаг вэ гэдгийг бас олон онцлогийг та бүхэндээ хүргэхэд бэлэн болсон байна. Ингээд Аранхан аймгийн 2 уяачийн ярилцлагыг та бүхэндээ хүргье. Танаа Аранхан аймгийн Батцан гэлсэн юм. Алтан дутгын мөнгө хэрэгдэгэ. Тустаа бие дагаад нэг 12 жил болж байна. Аавыгээ дагаад л тэгэл олон жил болсон тоо. Ави Аранхан аймгийн их тамир сумын бортор гэдэг залуу яш даваасран гэж юм байна. Морь малтай ер нь морь унд эхэлснээс хойш холбогдсон доо. Одоогоор ерөнхийдөө сум орон нутагтаа л уралдаж байна доо. Энэ манай аймагч одоо яг энэ жил анхудаага болж байгаа болохос их л улсууд гоё юм байна гэдэг энэ хөгжил нь ер нь эрхчлээс их л үүрэл их гоё болох болов. Бид нар чил тэгж үзээл үзээгөө гэрмэрт үлдсэн улсууд чинь тэрийг очиж үзье гэж улсууд ер нь тиймэрхүү бол. Ирэхэд бэлэн болсон байна. За төхөөрөмжүүлсэн. За 10 дугаар гарааны хурдан шанс 6 мөр маань гарааны зурхаагаас иргсэн байгаа харагдаж байна. Энэ богино зай уралдаа энэ жилийн үед бол биднэрт хамгийн анхдагч бүх юм шинэ байлаа. Ерөнхийдөө зохион байгуулалт тал дээрч хариуцлага өндөртэй сайн байлаа. Уяач идэвхтэй сайн оролцлоо. Ер нь бүх юм л шинэ байлаа энэ жилийн үед. Анхных гэхэд ер нь зохион байгуулалт их сайн боллоо. Гарааны төхөөрөмж Монголд анхдагчаар шинээр оруулж ирлээ. Хүүхдээ хамгаалтын хувьд гэхэд юу яхад азотоор хийлэгддэг хамгаалтын хувьд яалаа туршиж амжилттай явлаа. Ерөнхийдөө тэр тал дээр бол нэг гойчлоод тим юм гээд хөндлөнгөөс хараад тэгээ шүүмжилчихээр юм ер нь гарсангүй. Тэр Аракапч одоо хүн болгол одоо дурлж байгаа дөө баг одоо үдсэн хүн бүхэн л тэгж байгаа. Миний л ойр төрний таньдаг улсууд хүртэл уралдахаас морь уйдгүй юм байсан ч тэрэн дээр чинь нэг морь аваачаа тавьчихсан бас гоё юм шиг байгаа гэсэл хүмүүс их байдаг. Тэр ер нь хойдонгоос олон мөр уралдахлаа гэж бодлоо. 2025 богино морин тойруулгын уралдааны эхний 30 гарааны түрүү морь чимдэн хөдөлгөөний хурдан мөрөө алдсан морь амаучунд вансан жирийн бүчин бор түрүү жандын сумын хөрмөн үрсхийн хээр очроо төлтгийн цаар талцсан амар хэвтний хонгор мөр 6 болдын сартаа өрмөр 7 Тэр маргаа гарахгүй бид нар ч их амар юм билээ шүү дээ. Энд ч бол одоо энэ яачих бол тэгчих болов ингэчих болов гэсэн асуудал байхгүй. Бүртгэлээрээ тэгэл мордчихно. Маргаан гарах гэж юу өнцөглөхгүй юм чинь өндөр намыг хэмчихгүй тийм ээ. Цусны тим юм байна гэж яахгүй. Ер нь эрхчлээс яг Монгол мордод дэмжихийн тулд цэвэр Монгол одоо нэг гараанд 50 гэж байсан. Нэг 2 гараанд 50 бах. Тэгэхээр тэрийг ерөнхийдөө яг пассвордчуулах хэрэгтэй гэж байгаа. Тэр бол бас нэг талаараа зөв шүү дээ. Тэгэл пассвордчуулаад түрээд ирсэн багт хин юу ярих юм тийм ээ. Эн чинь тийм бай цустай байна, ийм цустай байна гэж тэр чинь пассвортаараа тэгэл хөөгөл тэгээ гараад удмынхаа югаар гараад ирнэ шүү дээ. Энэ Аракапын уралдаан чинь богино зай уралдаан болохоор чинь одоо гараанаас гарахыг харна, орж ирэхийг байнгын тэгэл үзэгчтэй ингээ харахаар их л огшоос их гоё л бол тийм лээ. Ямар ч одоо мөр мал мэдхгүй төв хажуу зогсож исэн улсууд хүртэл ингээл орилж хараал гоё яагаад гарч бас адилхан зэрэгцээл тэгээд ер нь харж байхад их гоё л болоод байна. Уяа солих тал дээр гэвэл ерөнхийдөө богино зай уралдаан жолын занаас арай л өөр юм байл л дээ. Энэ жилийн үед бид нар нэг жоохон мэдэрсэн анх мэдгэдэгхүүнтэй болцоосоо. Тийм болохоор ерөнхийдөө нэг холын зай уралдаанд уралдсанаас арай өөр л бэлдмээр юм бэл. Яг тэр Араад нь бас өөрт нь зориулж л үеж бол бас арай илүү амжилт гарах болов гэж л бодсон. Холын зай уралдаанаас ч арай бас өөр уяагаар уях байх л гэж. Тийм хол мол яахгүй тийм богино зайд нь хөдлөж байгаа тийм. Бас тэгж уяал арай амжилтан дээр болов гэж. Уламжлалт холын зай уралдаанаас богино зайд
тесрэлт сайн суулгаж ер нь уймаар юм шиг л санагдсан. Аракапд оролцсон метр 2 мөрний нэг нь бас гайгүй амжилт гаргасан 3, 1 2-оор 1 төрүүлээ 1 3 болсон. Тэгээд бас нөгөөх нэг нь 1 дөрвөлөл тэгэл тэр нэг бас тийм сайн амжилт яасан. Ажлын уралдаанд дүүтэйг нэлээд 2 мөр тавьсан хоёулаа. Тэг амжилт гэвэл дүүгийн үр азрах 5 төрүүлж 1 3-аар төгсөн. Миний өрөөрөө яг нэг 3 4-өөр л яваад л. Үрээ нэг соёл үрээ нэг хавчиг азрах 2 тавьсан жил. Хүмүүсийн хандлага чи их гоё л ялаа. Нөгөө чиний мөр тэгжилээ тэргээр тавьчлаа тэрний мөр ингэжилээ нөгөө бүх юугаараа шууд гарч байгаа болохоор чинь одоо нөгөө үлдсэн улсууд хүртэл тэдэн цагаас уралдаж чинь хизээ уралдах нь үгэл зарим нь асуугаал тэгээ ирэхээр чи ер нь их гоё л мөр тавих гэсэн асуудал ер нь нэлээх. Эрүүл мэндийн талаас ерөнхийдөө моринд яг мэдрээж ойрын зайд уралдаж, хол зайд уралдаад, буцаад ойрын зайд уралдахаар тесрэлтэн жоохон буурна тийм ээ. Тиймэрхүү асуудал юу гарч илээ энэ жилийн үед. Бид нар энэ жилийн үед шинэ юу болсон болоод нэг 6-7 сард аваа тахлага магтлага энэ тентхийн наадам, сум орон нутгийн аваа тахлагын наадам тэгэл бүсийн уралдаанд орцсон. Тэрний ард дээр болсон учраас ерөнхийдөө сүүл рүүгээ морж жоохон суух маягтай. Аракапа амжилттай дуусгахын төлөө дундаас нь буцчихгүй нэг энийгээ өндөрлүүлчих гэсэн зорилготой эцсийн үзэх зорилготой үдсээр байгаа л дуусгасан л да. Чи богинозны уралдаанд ч уралдахад бас арай өөр бас бодож л байгаа. Одоо яг тийм хэрэгжүүлээг үж гисэн тий. Бас нэг арай ойрын зайд ажлыг хийгээд тэгээ явах юм бол арай бас нөгөө очиж сайтай байх юм болов гэж. Олон зэн тийг унтчаарч нөгөө очимууд гарч нөгөө төр чинь богино зайны уралдаан болохоор их хөлийн урд сайтай үжижил сайн амжилт гаргах нь арай л. Одоо ер нь тэгэл бэлдээл эхлэв штэ. Тэ. Одоо л ер нь хадлан тэжээлээ бэлдээл өвлөө морныхоо бэлтгэлийг л одоо хийцгааж штэ ер нь гэд. Тэгэл эрхчил энэ нэгээрээ үтсэндээ гэсэн бас бодол дотроо нууцхан байж л байна тийм ээ. Цаашдаа уралдаан бол энэ ерөнхийдөө эрсдлээ бүрэн юу хамгаалт бүх юмаа хийц учраас ер нь тэр нэг нөлөө юуг байх гэж бодоод байгаа шүү дээ би. Хүүхдүүд унахад нэг аюултай тийм юу байхгүй мөлий. Ерөнхийдөө ер нь хүүхдүүд унсан ч гайгүй. Гэхдээ яг хуйлаад байгаад юу яагаад байгаа шүү дээ. Өвөл хаврын хувьд нөгөө хүүхдүүдээр унуулахгүй 16 наснаас дээш хүүхдээр унуулна гэдэг байгаа шүү дээ. Насны хүүхдээр ажил хийж тэрийг л дагаал ерөнхийдөө зуныхаа дүнд өөрсдийнхөө унаач хүүхдүүдээр унуулад өвөл хавар зохион байгуулах бол тэр жокко бол 16 насны хүүхдүүдээр унуулвал зүгээр юм уу гэж бодоод байгаа шүү дээ. Энэ хүүхдэрээ унуулцахад баг зүгээр хөө. Тэр нэг эрсдэл гарахааргүй юм шүү дээ. Тэргүй манайхан чи нөгөө холын зайд уралдаал хүүхдүүдээр уралдуулдаг болсон юм чинь тэр чинь янз бүрийн нөгөө эрсдэл багтаа болохоор чинь тэгээд тэрийг нөгөө тойруулахаар одоо иргэжил бүр мордууд нь сурцсан ч байгаа. Тэгээд сураагүй мөр байсан ч мөр дагаа тэр чинь нөгөө гашлага янз бүрийн юм тийм стандартын дагуу болохоор ямар ч юу байхгүй юм. Хүүхд унуулахад эрсдэл багтаал. Энэ уралдаанд оролцсноо бас нэг 2 мөр бэлдээд байгаа. Одоо нэг сүнцэйгоо бас. Би чинь тэр арагавч яг нөгөө 100 холын зайд уралдана гэсэн мордуудаас л бүртгүүлсэлтэй. Монгол одоо тесрэлтэн л яагаад байх шиг үлээ. Монгол одоо ч хол туулах чадвар сайтай. Холын тахилтаа адуу шүү дээ ер нь тамир сайтай. Ойрын зайд тесрэлт жоохон багтаа доо тийм ээ. Гэхдээ яг тодорхой хэмжээнд тэгэл монголоороо хөгжүүлээ явна л та тэр болохгүй гэсэн юм байхгүй тийм ээ. За тэгээ хойдон жилчтэй ирэх жил одоо би төвхөнчтэй бүрл их өндөр түвшинд гоё жин тэндээс олон улсууд ирж уралдах байх. Тэгээд та бүхэн тэрийг сайхан үзэж цуг оролцож тэгээд ямар ч хамаагүй мөр авчир тавиад өөрсдийнхөө хэмжээгээр уралдахаараа л хичээлээ та. Мөн арын сайхан ангаан нутгаар аялаж буй гадаад болон дотоодын жуулчдад шин төвшний морин тойруулгын уралдааныг сонирхуулж анх удаа амжилттай зохион байгуулсан юм а. Энэ ерөнхийдөө нэг аялал жуулчлал талтайгаа уялдаа холбоотой ингэж явж байгаа учраас ерөнхийдөө энийг дэлгэрүүлэхийн тулд тодорхой хэмжээнд аялал жуулчлал талаа татах шаардлагатай.
хүмүүсээ сонирхож оруулж ирэх шаардлагатай учраас энэ зайвал ерөнхийдөө болж байгаа юм л уяач ч гэсэн тэрэндээ зохицуул тэгээд яа чин сум орон нутгаа бодсон ч тэр аялал жуулчлалаа бодсон ч тэр морныхоо хөгжлийг бодсон ч тэр ерөнхийдөө бол энийг хослуулж явах нь зүйтэй л гэж бодож байгаа. Холоос сэрж байгаа хүмүүс ч ерөнхийдөө тэгэл хувийн юун дээр л их анхаарна да тийм ээ. Хэд хоног байрлах тэрмэр асуудлаа шийдээд ирсэн дээ шүү дээ. Холоос ирж байгаа хүмүүсүүд ч ирээд энэ ч ер нь тэгээд яг нутгаас гарч уралдаж байгаа хүмүүст гоё шүү дээ энэ чинь. Бид нар ч гэсэн энэ тентхээ уяастай бас цар хүрээгээд тэлээд холоорын хүмүүстэй ярьж хөрөө сууж чи бас тухтаа шүү дээ. Дараа нь хаан ч очиж уралдах үлээ тийм ээ. Очоод нөгөө хүмүүст наанта цантагаа явж явах сайхан шүү дээ. Энэ бас энэ талаараа дэлгэрүүлэхэд их гоё. Тэгээд нэг доор хүмүүс чинь үзэгчдийн энэ дээр уяач чинь тэр зүвчээнийхээ тэнцээ хойч өрөө сууж явах чи олон юм сонсч мэдчих явж байгаа юм чинь тэнцээс чи. Харангагийн ихтэмэр сумын бокторгээд галуутрахын хүрээ алдрах Ара камптай 3 удаагаар төвлөлөө. Энэ сайхан наадам зохион байгуулж Ара камптай хамт олон салбан баяр өгье. Уур амьсгал л угаасаа тэгэл тэр байгаа бүхэл улсууд угаасаа л тэр чинь дээж хөрөөл хараал ойрлол нөгөө хоорондоо ч гэл энэ мөр ингэн төрүүлнэ энэ мөр ард нэр нэгэл хоёр хүн байсан ч хоорондоо тэр чинь ярилцаал тэгээ нөгөөдлийнх чинь ингээд яг нүдэн дээр нь дахиад толгор их л гоё л байсан. Ер нь улсууд анхны хоёр уралдаан дээр бас тийм хүн төдийлөх олон байгаагүй ч гэсэн. Тэгээд нэг хоёр уралдаалд улсууд нь бид нар ч мөрөө харах гад ингэхэр ч үзэгчт нь баг дийлинг нэ байгаа юм чи. Баг харагдах тийм олон үзэгчтэй л гоё л болж юм лээ. Арагийн тэр тасалбарыг чинь бас нэг 2 3 жууд авч үзсэн. Тэгээд гоё юм билээ. Эхнийх нь нэг 3-ыг нэг тааж ирсэн. Тэгэл сүүлийнх нь 2 нь бас нэг 2 зөрүүлсэн. Тэр угаас хүн болгоно нөгөө ганцхан мордон хүн гэхгүй улсууд очсон тэгэл бас амжиж аваад үзээд сугаар чин тэр чин гоё юм билээ. Хоолоорээс хүмүүс их үзсэн. Тэрэн дээр тэгээд яг тэр юуг л бас тодорхой хэмжээнд арай жоохон дэлгэрүүлчих зүгээр юм уу гэж бодсон. Тэр хүмүүсээ хоорондын нэг юу тавьж байгаа шүү дээ. Бооцоо. Тэрийг энэслэл үндсэндээ бол араа өөрөө зохион байгуулаад өөрөө даагаа явуулсан шүү дээ. Хоорондоо нөгөө хүмүүсээс ч юм бол мөнгө гарахгүй. Юу яасан бол зүгээр яг нөгөө мөрөөтэй юу биш гэдэг утгаар нь нөгөө толооноор урамшуулаа явуулсан шүү дээ нөгөө хүмүүсүүдээ. Таасан хүмүүсүүдээ. Сая төгрөг авсан 2 сая төгрөгийн төлөө авсан 2 хүн гарч ирсэн. 100 мянгаар бол гараа болгон дээр авсан. 150 40 мөчөөр хүмүүс айгүй их авсан шүү дээ. Энийг ерөнхийдөө хоорондоо бас давхар тавьдаг болгочвол их үзэгчдийн хувьд бол их гоё болох юм бол гэж бодоод байгаа шүү дээ. Өөртөө хүн болгонд баярлж байгаа юм чи өстой Нарагийнханд тал баярлах зүйл. Би ч гэл гэр бүлээрээ баярлал энэ нөгөө ах дүүгэрээр л баярлал одоо тэр Араг л очиж үзье. Тэрний мөрний тойролгыг тэдний мөрөө өвчсэн гэл одоо бүхэл таньдаг ах дүүнэрч гэл тэрийж очиж үзэхэнсэн тэрийж очиж үзэхэнсэн гэсэн усуу зөндөө болохоор энэ гоё юм лээ. Тэгээс Арагийнхандаа баярлалаа гэж хэлээ та. Тэг ер нь оролцож юмар сайхан уралдаан байлээ. Одоо ер нь тэгээд манай аймгаас ахуулаад дэлгэрээд эхлэх байх гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь аймаг сум бусдын аймагуудаар тийм ээ. Богинозай уралдаан дэлгэрээд эхлэх байх. Тэгэхээр ерөнхийдөө цаашаа их энэ цар хүрээг нэлээд хэлэх байх. Сайхан уралдаараа мордоо бэлтгэхээ гарайл гэж та. Нэвтрүүлэгт хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Аракап Богинозай морин тойруулгын уралдаан маань одоо маш олон төрлийн онцлогтой уралдаан болж байгаа байлаа. За энэ уралдаан дээр манай Дарангай аймгийн олон уяаж нар маань бас мордоо сойж хүрэлцэн ирж мордоо уралдуулсан байгаа. За мөн одоо Богинозай уралдаан бол маш олон онцлогтой. За мөн уяаж нар маань бас шинэ төвшөнд өөр төрлөөр бас мордоо уйд сойхыг одоо бас харуулж байгаа юм уралдаан болж байгаа байлаа. Ингээд та бүхэндээ Аракап Богинозай морин тойруулгын уралдааны
нэг уралдааныг та бүхэндээ хүргье. За та бүхэн маань шууд дамжуулт Малчин телевиз Араг фестивал 2025 за хорчлоо. За эрхэм хүндэт наадамчдаа Араг капын хурдан 7 морь гараан сэргсэн. За 7 морьдыг Аранга аймгийн Бацангас морьд Бямбатрын 3 морь тэргүүлсэн. Ард дээр нь Үлзийбаатрын хул морь, 3 дээр Анхбаатрын шарга морь. За 7 дугаар морьд Араг комплексын маань Адан сүргийн төлөөдөд хурдан Зээрд морь эргээд за гарын зурхаагаас эргээд 300 м газрыг туулсан байна. За Араг капын маань морин төрөлгийн маань баруун хойд хавтгай дээр морьд орж ирж байна. За өнгөн дээр нь Бацангас морьд Сумын алдар твэж Бямбатрын бор морь амуу зүүн дээр нэг номертой морцсон бор морь амуу зүүн дээр. За өнгөн дээр нь Аранга аймгийн Бацангас сумын Анхбаатрын шарга газраг өнгөлсөн. За амуу зүүлүү Эрдэнэ улсын сумын Хөрсөхийн хууд газраг 7 номертой амуу зүүлүү орж ирлээ. За эхний 3 морь Эрдэнэ улсын сумын Хөрсөхийн хууд газраг амуу зүүн дээр. За өнгөн дээр нь Анхбаатрын шарга газраг. 3 дээр Их тайвны бор хэр газраг. За 4 дээр Бямбатрын бор морь. 5 дээр Үлзийбаатрын хул морь. За 7 дээр Араг комплексын маань хурдан Зээрд морь явж байна. За эхний 3 газар бол нэлээ эрчтэй. За нэг 20-30 м багцаа тасарсан байна. За өнгөн дээр нь Аранга аймгийн Бацангас сумын хараад аймгийн алдар твэж Эрдэнэбаатрын Анхбаатрын шарга газраг. За шарга газрыг түүний Зээдүү Отгонбаярын Эрхэн баяр гэдэг уяач он журалдуулж байгаа. За амуу зүүн дээр яваа Аранга аймгийн Эрдэнэ улсын сумын хараад аймгийн алдар твэж Чулуунбаттын Хөрсөхийн хул газраг. За 3 дээр Эрдэнэ улсын сумын хараад Жүвтэн шарвын хээр газар 3 дээр. За морьд маань өнгөн дээр орж ирлээ. За 2 газар холбоотой. За зөв толд нь Эрдэнэ улсын хараад Хөрсөхийн хул газар өнгөн дээр нь. За 7 номертой морцсон Хөрсөхийн хул газрыг төрүүлж. За 2 дугаар Анхбаатрын шарга газар 3 дээр Их тайвны бор хэр газар 4 дээр Их тайвны хөрмөр 5 дээр Үлзийбаатрын хул морь. За 6 дээр Бямбатрын бор морь. За дээр Араг симан хурдан Зээрд морьд ирлээ. Зөвхөн та бүхэндээ баярлалаа. Үндэсний өвсгөлийг түгээн дэлгэрүүлэгч Монголын үндэсний малчин телевизээс та бүхэндээ Араг кап богино зам морин тойруулгын уралдааныг та бүхэндээ цовруулаар хүргэж байгаа байлаа. За энэ удаагийн дугаарт маань Араг кап 2025 богино зам морин тойруулгын уралдаанаас амжилттай хурдан хөлөг морьдоо сойж олон айрыг түрүү авсан Аранга аймгийн 2 уяач маань оролцсон байгаа байлаа. Ингээд дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.